ингээд хөрөлтийн машинууд байна. Миний машин Mercedes-Benz Vito Bang гэдэг LTB гэдэг жижиг оврын ингээд машины машин байгаа. Тэгэхэд ингээд өглөө ирээд ингээд юугаа авчтээ. Түлхүүр авчна. Тэгээд түлхүүр нь ингээд кодтой. Тэгээд ингээд өөрсдөө ингээд цаанаас ингээд бидус ингээд утастай байдаг. Утсан дээр ингээд ментор гэдэг аппликейшн байгаа. Энээр болонгод одоо энийг асаадаг. Энэ болонгод одоо бидусыг одоо хаана юу гэж явж гэн, тормоз хэрэг гიშгэж гэн, одоо тэгэл энэ бүх зүйлийн спид хурдмал бүх юмыг хэмждэг. Тэгээд би болон 848 оноотой хамгийн өндөр сайн оноо авсан байна. Одоогоор ийм оноотой байж байна. Энэ нь сайн гэсэн. Тэгэл хурд хэтрүүлэх, машин дотор уцаар ярих, тормоз огцсон янз бүрийн тохиолдлуудад ингээд энэ ментор гэдэг гэсэн ажиллаж байгаа учраас хэмжиж байгаа учраас оноо ингээд доош ингээд буурдаг гэсэн үг. За дараагийн аппликейшн Time Sheet гэдэг. Энэ дээр болонгод одоо 11:45 дээр манай ингээд ажил хийсэн. Одоо ингээд 11:49 гэж чи одоо ингээд 4 минут тусан байна. Тэгээд ингээд сараараа ингээд ажлынхаа юуг харчихна. Ингээд би ингээд 7 сарын 1-нд ингээд 8 цаг ажилласан. Энэ илүү цагийн 6 цаг 40 минут нэмэгдсэн байна. Одоо ингээд 7 сарын өнөөдөр чинь 28 байна тий. Энэ 7 сарын 26 хүртэл ингээд ажиллах. Би одоогоор 198 цаг ажилласан байна. Гэтэ илүү цаг маяг нь ороод ажилласан байна. За тэгээд энэ Amazon-ы энэ өөрийнх нь одоо ингээд аппликейшн ингээд байгаа. Одоо ингээд энэ дээр start work гэдэг одоо 10:50-д бас миний ажил хийсэн тогтгошоо орно. Тэгээд 12-оос агуулгах руу орно. Тэгээд энэ дээр scan гэ гараад ирдэг. Тэгээд карта очоод тэргээ сканердаад тухайн өдрийн ачааг авна. Бүгдийг ингээд савлаад бэлтгэсэн байдаг. Тэгээд ингээд энэ дээр ингээд старт хийгээд скан хийчихэнгүүт тухайн өдрийн маршрут яаж явах бүх юм автоматар гараад ирдэг. Тийм болохоор би тэгээд ямар нэгэн байдлаар ингээд өөрөө бол юу ана гэсэн юм байхгүй. Бүх юм ингээд цаанаасаа ингээд явагдаж учраас амар байдаг. Та ерөнхийдөө миний ажил ерөнхийдөө 19-10 хот юм баг дуусна гэсэн үг. Тэгээд 7 цаг гэсэн байна. Бидгүй яагаад 7 цаг гэсэн 8 цаг ажилласан. Ажиллах хөстэй ч байх л дээ. Тэгээд хүн таваараа хийдэг. Пауз дуртай үед аавна 30 минутын пауз дуртай үед аавна. Хүсвэл цаг амарж агаад хүргэлтээ хурдан исэн ч болно. Ер нь жоохон таваараа хийдэг. Ажиллагаа. За ингээд 12 болсоо ингээд ажиллаа ингээд эхлүүлээ. Энэ дээр одоо ингээд зураг авнаа. Өөрийнхөө зургийг ингээд за ингээд зураг ингээд аваад ингээд өөрийгөө ингээд баталгаажуулдаг байгаа. Өөрийнхөө оронд өөр хүн гаргаж болохгүй гэсэн. За яг хөө эндээсээ гараад энэ лаграас агуулгаас гараад яг өөр хүн барьж болох л гэтээ мэдэхгүй. За ингээд Вена гэдэг сонголоо. Вен. За одоо ингээд унж байгаа машина ингээд юу байна? Скан хийнэ. Нөгөөдхөө уншуулна. Энд байгаа. Энийг уншуулчихна. За the continue гэж байна. За өнөөдөр би 101-ийн зогсолттой ажиллах нэ. Тэгээ одоо ингээд машин үзүүлэлтүүд ингээд нэг асуудал байхгүй. Тэнхүүлэгч. За би өнөөдөр 5 bags 13 overflow тэг гарах нь байна. За хаашаа явах? Mary Ellen гэдэг газар руу явах нь байна. За явж очив. За энэ дээр D 02 гэж байна. Би одоо D-гээс очиж ачаагаа авах гэсэн. Одоо нэг юм агуулгууд байгаа. D чинь нөгөөд мэддэг.
2 за. Би ингээ нэг карт авах юм байна. Одоо ингээ уншуулчин. За. Уншуулчлаа, swipe хийчлээ. За ингээ болоо. Одоо ингээ энийг ингээ иймэрхүү ингээ ачаа байгаа. Энийг ингээ аваад машинда ачнаа. За одоо би ингээд ачаагаа ингээд ачцсан. Ингээд тэгээд энэ одоо ийм газар руу явна. Энэ газар руу болонгууд 28 км зайтай. Миний ихний ачаа. Тэгээд ер нь тэрээр тараа нэсв. Тэгээд 28 минут явах юм байна. Бүх юм цаанаас ингээд шууд автомат ингээд орчдөг. Ингээд миний явах маршрутууд ингээд ачаа гарч байна. Энэ Maps дээр ингээд ийшээ ингээд явж түгэн. Би Венд байгаа. Одоо ийшээ Мариэл ингээд газар лээ. За нийт ер нь 100 цогцолт тийм. Тэгээ 126 парсел пакет тараана гэсэн. Одоо ингээл эхнийх дээрээ ингээ маршрут гараад ирнэ. Тэгээд хоёр дахь шууд ингээд өгөөд утсан дээр скайн ингээд өгчингүүд шууд 3 дахь гараад 3 дахь 4 дахь гараад ирнэ. Шууд ингээ информац ингээд байгаа. За ингээд шинэ одоо төлөвлөн доо. За ингээд эхний ингээд хаян дээр ингээд ирчихлээ. Ландштрассе Дабнис Мариэл ингээд. За энэ дээр болонгууд Black 74 Poly bag 125 ачаа байгаа. За тэр ачаа маань болонгууд Black 74 вэ? Тэр ингээ хуваалаад ингэ хийсэн болохоор амар үйдэг. Энэ дотор ингээ ачаанууд маань байна да. Иймэрхүү. Ер нь гайгүй дээ хүнсгөө. Бай. Нэг кофе аваад уучлаа. Нэг шейк ууж байна. Тэгээд сэндвич идсэн. Тэгэл ажиж ууж байлаа энэ. Сайн нэлээд шахуу ичтлээ. Айгууч явчлаа. Тэгээд тэгэл доороо хайж одоо 8 цагт тааруулж удаа эндээ. Жижиг.
6 сарын 11-нд Post Malone хийний тоглолт болно юм уу? Сарын үчи. Энэ ингээд ганцхан айлга байхгүй. Ghost of One гэдэг. Адин гэдэг. За ингээд хаягийн дээр ирчдэг. Тэгээд ингээд энэ хаягийн дээр ингээд ирсэн байгаа. Тэгээд энэ уцаараа парклцсан. Тэгээд Sky нэгэ дараад ингээд Sky-даад ингээд болоо. Лирс амир.